Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн таймар хэлбэрийн шинэ дугаар эхэлж байна. За үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас томилон танилцуулъя. Эдний алсж байгаа эхний үйл явдал бол Японы ерөнхий сайд Санаи Такаичигийн одоо зарлан явуулсан сонгуулийн дүн гарсан талаарх энэ үйл явдлыг онцолж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн ням гарагт Японы парламентын ээлжид бус сонгуул явагдлаа. За тэгээд Японы ерөнхий сайд Санаи Такаичигийн удирдах байгаа эрх баригч либерал арчилсан намын одоо тэргүүлсэн эвсэл энэ удаагийн ээлжид бус одоо парламентын доод танхимын сонгуульд томоохон ялалтыг бол байгуулсан даваа гарагт тодорхой болсон юм аа. За Японы улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болж одоо түүхэнд нэрээ үлдээхээр болоод байгаа Санаи Такаичи парламентын гишүүдийн сонголтоор бол өнгөрсөн жил ерөнхий сайд болж байсан. За тэгвэл түүнээс хойш 4 сарын дараагаар тэрээр ард түмний шууд дэмжлэгийг одоо авах зорилгоор энэхүү парламентын доод танхимын ээлжид бус сонгуулийг бол зарлан явуулсан байна. За тэгээд сонгуулийн дүнгээр одоо түүний удирдсан либерал арчилсан нам бол Японы инновацийн намтай байгуулсан эвсэл парламентын доод танхимын 465 суудлаас 352-ыг нь одоо авч ийм олон хулсан түүхэн дээд амжилтыг бол тогтоосон байгаа. За үүнээс Такаичигийн либерал арчилсан намд ангаараа 316 суудлыг авч олох болсон юм аа. За харин сөрөг хүчний намууд бол нийтдээ 113 судалтай болсон. За Такаичигийн өмнөх одоо либерал арчилсан намын хоёрч дарга ерөнхий сайд нар түүнтэй яг ийм ижил оролдлого хийж байсан ч одоо авилгатай холбоотой энэ дуйлан шууганы хэрэгүүд за мөн дээрээс нар дэрэгдийн амжиргааны өртөг өссөн зэрэг асуудлын улмаас одоо өнгөрсөн жил парламентын хоёр танхимдах намын олонхын байр суурийг алдаж одоо намын нэр хүнд за мөн одоо улс төр дэслэхийн байр суурийг бол одоо нэлийн доошлуулж байсан бол харин энэ удаагийн Санаи Такаичигийн одоо энэ хийсэн үйлдэл одоо шатрын хөдлөх юм одоо тий. За нэлийн том бооцоо тавьсан байгаа. За энэ одоо үйлдэлээрээ тэрээр түүхэн ялалт бол байгуулж либерал арчилсан намыг одоо дахин хүчтэй одоо юм иргэн ирэлтийг бол авчирсан гэж хэвлэлүүд бол нэлээд онцлог гэж мэдээлсэн байна. За тус нам парламентын дээд танхимд олох бол биш байгаа. Гэхдээ доод танхим хууль тогтоох үйл ажиллагаагаа одоо саадгүй явуулах боломж бол инхүү бүртгэр болж байна. За тэгээд Такаичи бол өөрийн одоо энэ консерватив мөрийн хөтөлбөрийг бол саадгүй хэрэгжүүлэх боломж бол үүсэж байна. За сонгогчд бол Такаичиг татварын хөнгөлөлт татаас амласантай одоо холбоотойгоор мөн анх удаа Японы улсад эмэгтэй ерөнхий сайд гарч ирж өөрчлөлтийг одоо өөрчлөлт шинжилэлтийг одоо авчирч мэдрүүлж байгаатай холбогдуулан дэмжсэн гэж шинжээч нар бол одоо улс төрийн шинжээчд бол үтсэн. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол өөрийн нийгмийн сүлжээний платформоор дамжуулан Такаичид баяр хүргэсэн. За тэрээр эх сард Японы ерөнхий сайдыг цагаан ордонд хүлээн авч уулзгаар төлөвлөд байгаа юм аа. За сонгуулийн тухайд сонгогчдын эрс 56% гарсан байгаа. Энэ нь өмнөх сонгуулиас 2% өндөр байсан. За нийтдээ 465 суудлын 7300 орчим нэр дэвшигч өрсөлдснөөс 289 нэг судалтай тойргоос за 176 пропорционал одоо төлөөллийн системээр сонгогдоод байгаа. За тэгээд улс орон даяар нийтдээ 11 бүс нутгийн хороонд бол авсан саналын үндсэн дээр намуудын суудлыг бол инхүү хуваарлсан байгаа. За дээрэс нь Японы ард түмэн одоо сүүлийн 36 жилийн одоо хугацаанд анх удаага өвлийн улиралд зохион байгуулагдсан ийм одоо парламентын сонгуульд бол оролцож одоо саналаа өгсөн бас ийм сонирхолтой үйл явдал бол болсон юм аа. За тэгээд одоо хамгийн гол асуудал бол ийхүү одоо нэлээд улс төрийн одоо байр сууриа бэхжүүлээд байгаа Санаи Такаичигийн одоо хятад улстай одоо нэлээд харилцаа бас одоо муудаад байгаа энэ нөхцөл байдлыг бол одоо олон улсын ажиллагч нар анхааруулж байна. За хэрвээ одоо хятадын эсрэг тий Тайваны асуудалтай холбоотойгоор одоо ингээд хятадтай сөргөлцөж эхлвэл бүс нутгийн болон одоо бүс нутгаас давсан бас юм одоо хорцтмол байдлыг үүсгэж магадгүй гэсэн одоо ийм зүйлийг бол хэлж байгаа юм аа. За дараагийн онцлж байгаа мэдээлэл бол энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Төв Азийн Армени, Азербайджан улсуудад альчилж за эдгээр улсуудтай одоо стратегийн түншлэлийн болон мөн цөмөн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан явдлыг бид онцолж байна. За эхлээд
Тэрээр Армени улсад хийсэн ажлынхаа өрөөнд даваа гарагт тусалсан ерөнхий сайд Никол Пашинянтай уулзаж улмаар талууд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байгаа. За хэлэлцээрийн гол зорилго нь бол Армени улсын эрчим хүчний их усрыг төрөлжүүлж аюулгүй ба инновацийн цөмийн технологиудыг хэрэглэхэд чиглүүлсэн. За энэ хүрээнд Америкт үйлдвэрлэсэн бага аварын модулчлагдсан цөмийн реакторуудыг Армени улсад нийлүүлэх зэрэг цаашдын төслүүдийг хэрэгжүүлэх боломж нэгдэж байгааг хоёр улсын удирдагч нар онцлсан юм а. За тэгээд энэхүү хамтын ажиллагаа нь эрчим хүчний тогтвортой байдал аюулгүй байдлыг хангахаас гадна ажлын байрыг бий болгоно гэдгийг бол дурдсан ба. За JD Vance үргэлжлээд Азербайджан улсад их албан ажиллалаа мягмар гарагт эхлүүлсэн. За айлчлалын хүрээнд тэрээр Баку хотын Азербайджан улсын ерөнхийлөгч Илхам Алиевийн хамт Америк Азербайджаны хоорондох стратегийн түншлэлийн гэрээнд бол гарын үсэг зурсан. Энэ үеэр Илхам Алиев Азербайджан улсын хувьд Америк нэгдсэн улсын стратегийн түнш байна гэдэг нь нэр төрийн хэрэг хэмээн онцлсан бол JD Vance хоёр талын түншлэл найрамдал харилцаа удаан хугацааны туршид дутуу үнэлгэцээр ирснийг дурдж одоо Носрлын хоёр улсын стратегийн түншлэл нь бүс нутагт их тайван хөгжил цэцгэлтийг авчирна гэдгийг бол тодтогсон байна. За стратегийн түншлэлийн одоо гэрээнд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр орны хамтын ажиллагаа мөн терроризмын эсрэг болон цэрэг техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг аюулгүй байдлын асуудлуудыг тусгасан юм а. За дараагийн онцлог үйл явдал бол Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ 7 хоногт цагаан ордонд одоо найлчилж Дональд Трамптай хаалттай уулзалт хийсэн энэ үйл явдлыг онцолж байна. За тэрээр лав гарагт цагаан ордонд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байгаа. За Израилийн ерөнхий сайд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаанд инхүү 6 дахь удаага Америк нэгдсэн улсад айлчилж Трамптай уулзж байгаа нь бол энэ юм. Нетаньяху Трамп нарын уулзалт хаалттай явагдсан. За уулзалтын үеэр Трамп Ираны талтай дипломат хэлцээг үргэлжлүүлнэ гэдгийг бол одоо мэдэгдсэн байгаа. За тэгээд үр дүнтэй юм уулзалт явагдлаа гэж бол мэдэгдсэн. За Трамп ойрхон орнууд руу бол агаарын болон тэнгисийн хүчнээ илгээгээд байгаа. Тэгээ ойрын хугацаанд дахин нисэх онгоц тээвэрлэх чөлөг онгоцоо бус нутгаар илгээх бодолтой байгаагаа бол одоо мөн уулзалтын өмнө мэдэгдэж байсан. За дээрээс нь Трамп Нетаньяху нар мөн Газын зурвасын нөхцөл байдал болон ойрхон орнуудын бүс нутгийн талаар бол одоо хэлэлцсэн. За энэ одоо Нетаньяху айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Америк бол Ираны албан тушаалтнууд ойрхон орнуудын бүс нутагт мөргөлдөө үүсгэхээс сэргийлэн Оман улсад шууд бус хэлэлцээг бол хийсэн байгаа. За Арабын удирдагчдын хувьд бол хувцасмал байдлыг намжаахыг дэмжсэн байр суурьтай байгаа бол Израиль улс одоо эсрэгээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахын уриалгыг бол удаа дараа гаргаад байгаа. За харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлтэй Америк болон Ираны хооронд одоо 1 сар орчмын дотор бол хэлэлцээр одоо хийх юм тохиролцоонд бол хүрэх болно гэдэг мэдээллийг тэрээр хийгээд байгаа юм а. За та бүхэнд дараагийн онцлог одоо үйл явдал бол Украины одоо дайны эргэн тойрондох энэ 7 хоногт төрсөн үйл явдлуудыг бид онцолж байна. За Орос Украины хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж за Киев аюулгүй байдлын баталгаатай болсны дараа Украин улсад ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулах боломжтой гэдгийг бол Украины ерөнхийлөгч Зеленский 7 хоногт мэдгдсэн юм а. За тэрээр лав гарагт одоо ийм мэдээлэл хийсэн байгаа. За Вашингтоны шахалтаар бол ойрын 3 сарын дотор Украинд ерөнхийлөгчийн сонгуул явуулнаа. Энэ талаар бол авч үзэж байгаа гэх сүүлийн үед мэдээллүүд бол цацагдсан. За тэгвэл эдгээр мэдээлэл Зеленский инхүү хариу өгсөн байна. За 2022 оны эхээр Оросын албанаас Украин талдан давталснаас хойш Украин улсад дайны байдлын тухай хууль үйлчилж ирсэнтэй холбоотойгоор аливаа сонгуулийн үйл ажиллагааг бол цуцалсан байдаг. За Зеленскийн хувьд бол бүрэн эрхийн хугацаанд 5 жил байдаг Украины ерөнхийлөгчийн албан тушаалд 2019 онд бол сонгогдож байсан. Харин Оросын албаны улсын зүгээс түүний бүрэн эрхийн хугацаа дусснаас хойш одоо Зеленскийг Украины хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэх нь зөв эсхийг удаа дараа бол асууж шалгаасаар ирсэн байгаа. За өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Зеленский Reuters агентлаг төгсөн ярилцлагада Америк Украины төлөөлөгч нар 3 сард инхий хэлэлцээрт гарын үсэг зурах, за 5 сард Украины сонгуулийг зохион байгуулах боломжийг бол хэлэлцсэн. Гэхдээ Донбассын газар нутаг болон Запорожье атомын цахилгаан станц гэсэн хоёр гол асуудал бол шийдэгдээгүй хэвээрээ байгаа гэж одоо мэдээлж байсан. За эзлэгдсэн газар нутгийг Москвад өгөх аливаа тохиролцооны асуудлыг бүх нийтийн санал асуулгын дүнгээр шийдвэрлэх ёстой гэдгийг бол Зеленский тодтогсоор ирсэн байгаа. За мөн Зеленский олон улсын сэтгүүлчдтэй одоо захимаар уулзалт хийх үеэрээ хэрвээ Оросын албаны улс хүлээн зөвшөөрөх юм бол энэ 100 гэхэд байлдааны ажиллагааг зогсоох боломжтой. За дайныг дуусгах асуудал нь зөвхөн Украинаас бол хамаарахгүй Америк нэгдсэн улсын зүгээс Оросд дарамт шахалт бол үзүүлэх ёстой. За тэгээ Украинд төрөмгийлэгч талын зүгээс хүсвэл бид 100 гэхэд одоо энэ дайныг бол зогсоох боломжтой гэсэн ийм зүйлийг бол одоо ярьсан байна. За тэгвэл үргэлжлээд пүрэв гарагт Бельгийн нийслэл Брюссел хотно Украины холбоотой улс орнуудын төлөөлөгч нарын оролцсон Рамштайн форматын уулзалт
болж өндөрлсөн. За 50 орчим улсын төлөөлөгчд оролцсон энэ уулзалтыг Их Британи холбооны бүгд найрамд Герман улсууд хамтран даргалсан бөгөөд хурлын үеэр Украины батлан хамгаалгын сайд Михаил Фёдоров мэдээлэл хийсэн байна. Тэрээр тус улсын зэвсэг түвшинд нэн тэргуунд Patriot агарын давталгаанаас хамгаалах систем бол энэ системийн PAC 3 хэмээх загварын пуужин шаардлагатай байна гэдгийг бол одоо онцлсан байгаа. За тийм ч учраас одоо бусад орнууд нэмж 30 пуужин өгөхөөр тохиролцсон нөхцөлд Герман улс Украинд PAC 3 пуужин 5 ширхгийг ойрын үед Украин руу илгээнэ гэдэг бол Германы батлан хамгаалгын сайд Борис Писториус бол мэдгдсэн байна. За дээрэс нь Норвеги болон Франц улсууд удирдлагатай бөмбөг нийлүүлнэ гэж мэдгдсэн. За энэ Рамштайн форматын уулзалтын үеэр мөн Украины холбоотнууд тус улсад 35 тэрбум $, одоо өртөг бүхий цэргийн тусламж үзүүлэхээр амласныг Их Британий батлан хамгаалгын сайд Жон Хили мэдгдсэн байгаа. За ингээд одоо Украиныг дэмжих, Украинтай одоо холбоотой ийм мэдээллүүдийг бол энэ Рамштайны уулзалтаас бол гаргасан байгаа. За тэгвэл үргэлжлээд маргааш буюу одоо 14-ний Бям гарагт холбооны бүгд найрамд Герман улсад зохиогдох Мюнхений аюулгүй байдлын бах хурлын үеэр мөн л одоо Европын аюулгүй байдалтай холбоотой гол сэдв тулгымцсан асуудал болох Украины дайны талаар оролцогч талууд одоо хэлцэх гэж байна. За энэ хуралд оролцох Америк нэгдсэн улсын төрийн нэрмжийн дарга Марко Рубио Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзна гэж найдаж байгааг бол мөн одоо мэдэгдээд байгаа юм аа. За харин энэ үеэр Оросын холбооны улс пүрэв гарагийн шөнө Украин руу одоо баллистик пуужин мөн дроноор одоо цохилт өгсөний улмаас нийслэл Киев болон одоо Харьков, Днепр зэрэг одоо бусад олон хотод олон мянган унтаг захилгаангүй усгүй одоо болоод байгаа юм аа. За дэлхийн тойм хөтөлбөр үргэлжилж байна. Та бүхэндээ одоо өргөх дараагийн нэгэн онцлог мэдээлэл бол умард солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн залгамжлагчаараа одоо өөрийн охин Ким Жуэг албан ёсоор одоо сонгосон байж магадгүй гэсэн ийм мэдээллийг Өмнөд Солонгосын одоо тагнуулын албаны зүгээс бол энэ 7 хоногт мэдэгдсэн байна. За тэгэхээр энэ талаар Өмнөд Солонгосын одоо тагнуулын байгууллага болох үндэсний тагнуулын албанаас одоо мэдэгдэж за ийм дүгнэлтийг хийх болсон шалтгаануудаа парламентын гишүүдэд бол одоо мэдээлсэн. За өмнө нь Ким Жуэг залгамжлагч болгоход бол бэлтгэж байгаа гэсэн мэдээллүүд одоо цацагдчихсан бол одоо албан ёсоор залгамжлагчаар нэрлэх ийм шатанд бол хүрээд байна гэдгийг мэдэгдлээ. За Ким Жон Уны хувьд бол гэр бүл болон хүүхдүүдээ олонний өмнө бол тэр бүр ил гаргаад байдаггүй. За түүнийг одоо 3 хүүхэдтэй гэх юм мэдээлэл бол байдаг. За түүний хүүхдүүдээс одоогийн байдлаар Ким Жуэл одоо олонний өмнө ил гарсан хүүхэд нэм. За Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албанаас бол албан ёсны залгамжлагч гэгдэх дээрх дүгнэлтийг гаргахдаа хэд хэдэн нөхцөл байдлыг одоо харгалзаж үзснээ бол тайлбарласан байна. За жишээлх юм бол Ким Жон Уны 2 дахь хүүхэд гэгддэг ойролцоогоор 13 настай гэж үздэг Ким Жуэн сүүлийн саруудад томоохон үйл явдал арга хэмжээнүүдэд эцгийнхээ хамт тогтмол оролцдог болсон гэж байгаа. За энэ охины талаарх мэдээлэл бол 2022 оны хүртэл маш хомс байсан бол 22 оны 11 сард анх удаага төрийн телевизээр тэрээр одоо гарч байсан. За тухайн үед Ким Жон Унтай хамт төв алгасагч баллистик пуужингийн туршилтыг одоо шалгах байсан. За үүнээс хойш бол Ким Жуэн албан ёсны томоохон арга хэмжээнүүдэд бол эцгийнхээ хамт оролцож эхэлсэн байгаа. За хамгийн сүүлд буюу 25 оны 9 сард одоо анх удаага мөн гадны айлчлалд оролцсон. Тэрээр одоо Бээжинд болсон цэргийн парадд бол оролцсон байна. За ер нь бол одоо Ким Жуэгийн насны охтыг тус улсад урт үстэй байхыг хориглодог бол Ким Жуэн бол урт үстэй. За мөн одоо тус Өмнөд Солонгос улсад олдоход одоо маш хэцүү үнэтэй одоо тансаг загварын гадны брендийн хувцас өмссөн харагддаг. За дээрээс нь түүнийг нэг ахтаа гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын албанаас бол өгдөг. Гэхдээ ахынхаа одоо өмнө ийхүү залгамжлагчаар одоо тодорхойлогдож байгаа нь олон улсын анхаарлыг бол одоо ихэд татаж байна. За анх олон нийтэд цацагдсан зургуудад бол Ким Жуэн аавыгаа дагалдаж хойноос нь явж байгаа харагддаг байсан бол сүүлийн үед түүнтэй одоо зэрэгцэн алхах болсон гэдгийг бол одоо Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албанаас бол мөн одоо дурдсан байгаа. За тэгээд тэрч бүхэл албан ёсны дараагийн удирдагчаар бол бэлтгэгдэж эхэлсэн. Зарим одоо хууль тогтоогч нар хэлснээр бол тэрээр төрийн бодлогын талаар санал бодлоо илэрхийлж эхэлсэн ч байж магадгүй байгаа гэсэн ийм зүйл бол яригдаад байгаа. За тэгээд яагаад одоо ийхүү маш залуу 13 настай хүүхдийг залгамжлагчаараа бэлдэж эхэлсэн нь бол мэдээж одоо нууц хэвээрээ байна. За мөн одоо эцгийн эрхэт ясыг дээдэлдэг нийгэмтэй Өмнөд Солонгос улсад одоо удирдагчаар эмэгтэй хүн томилогдох нь бол мөн одоо бас урд өмнө байгаагүй юм шинэ үзэгдэл байж байгаа мэтэр одоо их ажиглагч нар бол одоо энэ үйл явдлыг тайлбарлаж байгаа юм аа. За
энэ сарын сүүлээр болох Умар Солонгосын эрх баригч хөлбөрийн намын их хурал Ким Жувэй хэрхэн оролцохоос бас одоо нэлээд олон зүйл тодорхой болно гэж ажиглагч нар хэлж байна. За энэ хурал бол 5 жил тутам зохион байгуулагддаг тус улсын хамгийн том улс төрийн үйл явдал билээ. За дараагийн нэг онцлог үйл явдал бол одоо Швейцар улсад зохиогдохоор болоод байгаа нэг сонирхолтой бүх нийтийн санал асуулгын талаарх мэдээлэл байгаа юм аа. За Швейцар улсын одоо нийгэм цагаачлалын бодлого дээр одоо хуваагдмал байр суурьтай байгаа учраас баруун жигүүрийн одоо намын санаачлалын дэвшүүлээд байгаа. Улсынхаа хүн амын тоог 10 сая дээр одоо хязгаарлаж барих асуудлаар бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулахаар болсон энэ 7 хоногт одоо тодорхой боллоо. За одоогийн байдлаар Швейцар улс 9.1 сая хүн амтай Швейцарын ардын намын дэвшүүлсэн дээрх саналын дагуу хүн амын өсөлтийг 10 сая дээр бол хязгаарлах зорилготой юм байна. За 1999 оноос хойш болсон одоо бүхэл сонгуульд тэргүүлж байгаа Швейцарын ардын нам нь хүн амын тоо хит ихснээс үүдэн төрийн үйлчлэгээ авахд хүндрэлтэй болж дид бүтцүүдэд ачаалал үүсгэн дарамт учруулж за мөн дээрээс нь орон сууц байрны түрээсээ үнийг одоо өсгөж байгаа гэж бол мэдэгдэж байгаа. За тэгээд одоогоор тус нам нь Швейцарын холбооны зөвлөлт судалтай намуудаас хүн амын хязгаарлалтыг дэмжиж байгаа цорын ганц улс төрийн хүчин учраас энэхүү санаачлагаа олон нийтээр дэмжүүлэх юм шаардлага үүсэж байгаа юм аа. За тус улсын хуулиар бол 18 сарын хугацаанд 100 мянгаас дээш сонгогчийн гарын үсэг цуглуулж чадсан санаачлах бүрийг бүх нийтийн санал асуулгаар шийддэг ийм хуультай. За тэгээ хүн амын тоог хязгаарлахын санаачлага бол дэмжигдсэн учраас ингээд бүх нийтийн санал асуулгыг 6 дугаар сарын 14-ний өдөр бол явуулахаар товлсон байна. За Швейцарын ард иргэд ч мөн дээрх саналыг дэмжих магадлал өндөр байгаа гэсэн мэдээлэл байна. За хэрвээ санал хураалтын дүнгээр хүн амын тоог 10 саяд хязгаарлах нь батлагдах юм бол засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг одоо авч эхлэх юм байна. За үүнд хүн амын тоо 9.5 сая хүрсэн тохиолдолд гадны иргэдээс орогнол хүсэх цагаачлах хүсэлтийг бол хүлээж авахгүй. За гадаадын иргэдийн арга ирийг нэвтрүүлэхээс татгалзах ийм одоо арга хэмжээг авч эхлэх бол тус улсын хүн амын тоо 10 сая хүрсний дараа Швейцар улс өөрийн хамгийн том худалдааны түнш болох Европын холбоотой байгуулсан чөлөө шилжилт хөдөлгөөний гэрээгээ туслах арга хэмжээг даавна гэж бол одоо заагаад байгаа юм байна. За талууд хоорондоо бол Швейцар болон Европын холбооны талууд хоорондоо 120 гаруй гэрээ хэлэлцээгээр дамжуулан хүн амын шилжилт хөдөлгөөний худалдааг зохицуулдаг юм аа. За ингээд дэлхийн таамаг хөтөлбөрийн төгсгөлд энэ 7 хоногт одоо Канада улсад гарсан галц эвсгээр үлдэгдсэн халдлагын үйл явдлыг бид онцолж байна. Яагаад вэ гэхээр одоо галц эвсгийн маш хатуу чанга одоо хууль дүрм журамтай ийм улсад одоо энэ хэрэг бол гарсан нь бас нэлээд олныг цочирдуулсан юм үйл явдал болсон байгаа. Энэ төрлийн хэрэг бол тус улсад маш ховор гардаг юм аа. За ямар хэрэг гарсан бэ гэхээр тус улсын баруун захын Британийн Колумб мужийн Тамплер гэж хэмээх жижиг хотын одоо нэгэн дунд сургуульд галц эвсгээр үйлдсэн юм халдлага бол гарсан байгаа. За энэ халдлагын улмаас нийтдээ 9 хүн амир өгдөж 25 хүн шархагдсан талаар бол одоо цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байгаа. За энэхүү Тамплер гэж хэмээх 400 хүн амтай жижигхэн хотод одоо ийм хэрэг гарсан нь бол олныг зочирдуулсан ба. За энэ сургууль гарсан галц эвсгийн халдлагыг 18 настай сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай эмэгтэй үйлдсэн болохыг тус улсын эрх баригчдын зүгээс бол зарласан байна. Тодруулах юм бол нийтдээ 8 хүний амьд хүрч 20 гаруй хүнийг шархтуулж мөн өөрийгөө ээгүүтгсэн 18 настай Джесси Ван Рутселар гэх эмэгтэй нь сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай за сүүлийн хэдэн жилийн хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн албаныхан болон цагдаа нар гэрт нь хэд хэдэн удаа дуудлагаар очиж байсан гэх одоо ийм мэдээллийг бол албаныхны зүгээс өгсөн байгаа. За мөн тэрээр хүүсээ солиулсан нэгэн байсныг бол тогтоосон. За Джесси Ван Рутселар нь төрхтөө биологийн хувьд эрэгтэй хүн байсан бөгөөд ойролцоогоор 6 жилийн өмнөөс хүүсээ солих үйл явцыг эхлүүлснээр олон нийтэд эмэгтэй хүн гэж тодорхойлогдох болсныг тогтоосон гэж цагдаагийн байгууллагын төлөөлөгч сэтгүүлч нарт мэдээлсэн юм а. За мөрдөн шалгалтын явцад тэрээр эхлээд гэртээ 39 настай ээж болон мөн эхнийхтэй 11 настай дүүгээ бол буудан хөнөөгөөд за дараа нь өөрийн одоо сурч байсан сургуульд бол очисон гэж байгаа. Тэрээр одоогоос 4 жилийн өмнө одоо сургуулаа хаян гарсан одоо тэр сургуультай бол очиж за галц эвсгийн гал нээж одоо галц эвсгийн одоо энэ халдлагыг үйлдсэн. За үүний бол бас нэг багш болон 12-оос 13 насны 5 сурагчийн амьд хүрсэн байгаа. За цагдаа нарын мэдээлснээр тэрээр уг хэргийг бол ганцаараа үйлдсэн бөгөөд халдлагыг хийх болсон сэтэл шалтгааныг тогтооход бол эрт байна гэж мэдэгдээд байгаа. За ингээд энэ хэрэг явдалтай холбогдуулан одоо Канадын ерөнхий сайд Марк Карни энэ одоо бям гарагт зохиогдож байсан албаны бүгд найрамдах Герман улсад хийх одоо Мюнхений аюулгүй байдлын хуралд оролцохын альчлалаа бол одоо цуцалсан байгаа. За тэгээд дээрэс нь мөн одоо энэ хэргийн талаар бол тэрээр парламентод бол
хандан үг хэлсэн ба. За энэ үеэр бол мөн хууль тогтоогч нар нэг хором дуугу зогсож хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн. За мөн ерөнхий сайд Марк Карни Канада даяар бүх засаг захиргааны байран дээрх төрийн далбааг 7 хоногийн турш бүхийлгэх юм захирамжийг бол гаргасан юм а. За зөв та бүхэндээ дэлхийн таймар хэлбэрээр хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.